Одоо өсвөр насны хүүхдүүд бид нар дээр ирээд зөвлөгөө авч байна. Тэгээ аав ээж хоёр ингээд хэрэлдээд зодтолтоход би тэрийг мэдэрмээргүй байна. Мэдэрмээргүй байгаа учраас би өөрийгөө өвтгдөг. Тэгээ чи юугаар өвтгөж гэнэ үү гэхээр л нөгөө янз бүрийн юмар өөрийгөө зүсдэг юм байна шүү дээ. Тэрийг мэдэрмээргүй юм гэж байгаа байхгүй. Тэр надад түүхтэй. Би тэрийг сонсомооргүй байна. Тэр намайг миний зүрх сэтгэлийг асар их өвтгөж байна. Тэгээ би тэрийг мэдэрмээргүй байна гэж яриад. Тэгэхээр хүүхдүүдэд бас ингээд одоо эцэг эхчүүдэд одоо ингээд бид нар ингээд яг хүүхд чинь та хоёрын хэрүүлийг мэдэрснээс болоод ийм байдал гаргаж ийн гэвэл тэр ээж аав хүлээцтэйгээр сонсоод хүүхдээ сайхан хүмүүжүүлээ одоо хүүхдтэйгээ сайхан ярилцъя гэдэг эцэг эхчүүд маш бага байдаг. Маш бага байдаг. Бүгдээрээ л уурлаа л те. Яагаад энэ ийм үйлдэл хийж байгаа? Яагаад одоо бид нэр ихтэй хоолыг өгч जैन, хувцсыг нөмсгөж जैन те. Нөгөөтэйгөр өөрийнхөө үзэл бодлыг эцэгчүүд маань аяг тулгаж байна. Яг. Тий. Чи ийм байх ёстой, тийм байх ёстой. Яана тэгээд байгаа. Үе. Тэг мэддээ яг ингээд одоо зүгээр ингээд ингээ ахуй дээрч байсан те. Ингээ харилцаа үүсгэж штэ. Яг тэгтэр яг тэгдэм билээ. Гэтэ би зүгээр өөрийнхөө үеийг нэг муулаад байгаа юм бол биш. Ямар ч үед ямар ч одоо үе алдаа дутагдал гэж байгаа сайн сайхан юм гэж байгаа шүү дээ. Гэхдээ дийлэхтэй өөрсдийнхөө үзэл бодлыг тулгах буюу яг өөрсдийнхөө үе шиг чи тийм төвчээртэй байх хэвээр чи тийм байх хэвээр гэдэг ингээд идэм байлээ. Тий. Тэгвэл тэрийг ингээд өөрөө гимшээд бодож ийн гэдэг чинь эмчээ сайн бицтэй тий. Тийштэй сайн шүү дээ. Ямар ч шүмжлэлгүйгээр хүүхэд маань эцэг ихтэй итгэж ярьж байна гэдэг чинь хамгийн чухал харилцаа байна. Хайраас хайр үүсдэг гэж ярьдаг шүү дээ. Мэдээж хайрлуулж өссөн хүүхэд амьдралд хайртай болно үстэй, тийм ээ. Амьдралд хайртай хүн орхиж явах сэтэл төрөхгүй. Тийм, яг зөв. Манкастыг хүргэхэд Монс Косметик хамтран ажиллаа. Гоо сайхны тэргүүлэх үндэсний үйлдвэр Монс Косметик.